За бүгдээрэнд нь бичлэг үзэж байгаа цаг үеийн төргий. Өнөөдрийн бичлэгээр далд ертөнцтэй хэрхэн харилцах вэ? Далд ертөнц бидний амьдралд заавал нөлөөтэй байх ёстой юу? Энэ талаар гоё зөвлөгөө өгч бодож байна. За ер нь сүнс гэл ярихаар эсвэл бясалгал, гэгээрэл, шашин, далд ертөнцийн талаар ихтгэл үнэмшил ярихад би сүн сонирхтгүй, би шашингүй үзэлтэй хүн, сүнс гэдэг чинь би итгэдэггүйч гэдэг юм уу? Одоо бясалгал, гэгээрэл, далд ертөнц ярьсан хүмүүсийг галзуу солиотой гэж боддог хүмүүс одоо цагт нь маш олон болсон байна. Гэхдээ эдгээр хүмүүс ч гэсэндээ амьдралд нь ямар нэгэн болж бүтэхгүй саад бэрхшээл гараад ирэхээр бөөл амгийг явцгаадыг бас бүгдээрээ мэдж байгаа тийм. Ер нь бол заавал хүн болгон шашинлаг байх ёстой юм уу? Сүнслэг байх ёстой юм уу? Далд ертөнцийн талаар мэдтгүүнтэй байх ёстой юм уу гэдгийг бол энэ бичлэгээр хэдүүлээ ярилцсанаа. За ер нь бол бид нар зөвхөн нүдэнд харагдаж гарт баригдсан зүйлээ бодтой, нүдэнд харагдаж гарт баригдахгүй зүйлийг байхгүй гэж үзвэл энэ бол өрөөсгөл. Мэдээж бодол гэдэг зүйл нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй тэгсэрнээсээ байдаг. Эдийг бүгдээрээ хүлээн зөвшөөрнө. Сэтгэл гэдэг зүйл ч гэсэндээ мэдрэмж гэдэг зүйлтэй. Одоо энэ бүгд чинь нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй тэгсэрнээсээ бүгдээрээ байгаа гэдгийг хүлээн зөвшөөрöd байна. Тэгэхээр бидний 5 мэдрэхүү бол тодорхой хязгаартай аливаа зүйлийг одоо хүртдэг юм байна. Харин тэр 5 мэдрэхүүнд хүртэж чадахгүй байгаа зүйлийн цаана ямар далд ертөнц байдаг юм бэ гэдэг талаар хүн болгон заавал тодорхой хэмжээний мэдлэгтэй байх ёстой гэж миний зүгээс үзэж байгаамаа. Нэг юм үг байдаг шүү дээ. Чи улс төрийг сонирхгүй байж болно. Улс төр бол чамайг сонирхно гэдэг үг байдаг. Гэхдээ яг энтэй адилхан хэдийгээр би шашингүй үзэлтэй, би сүнс сонирхтгүй, сүнс инээ тэрэ гэдэг чинь худлаа зүйл юм аа. Одоо тарих угаалт юм аа гэд өөрөөсөө ингэ зайлуулаад амаараа хэлгээд амархан. Гэхдээ би сонирхгүйсэн ч гэсэндээ далд ертөнцийн нөлөө хүн болгоны амьдралд ямар нэгэн байдлаар заавал оролцдог. Тэгэхээр энэ арга билгийн тэнцвэртээр дэлхийн амьдрал явагддаг байх нэ. За тэгтэл арга талын буюу бидний нүдэнд харагдаж гарт баригдаад байгаа зүйлийн үүслийн их үүсвэр нь далд ертөнцид буюу энерги түвшинтэй байждаг. Хамгийн сонирхолтой. Атом, молекул, бөөмс, нейтрон гэд 108 бодисыг нэг ч хэсэгт хуваагаад задлсан байдаг. Гэтэл тэр бөөмс гэдэг зүйлийг нээчлээ, нейтроныг нээчлээ. Энээс цааш юу ч байхгүй гэдгийг олж тогтоосны дараа тухайн зүйл нь гинт алга болсон тохиолдол байдаг шинжлэх ухааны нийлт. Гэтэл тэр зүйл гинт алга болдог, бас гинт үүсдгийг эрдэмтэд тогтоосон. Тэгвэл тэр зүйл хаашаа алга болоод хаанаас ирээд байгааг шинжлэх ухаанаар тогтоож чадаагүй байгаа. Харин итгэл үнэмшилтэй буюу далд ертөнц гэдэг зүйл байдгиймаа гэдэгт итгэдэг хүмүүс бол мэдээж хаашаа орсон, хаанаас гарч ирдгийг мэдж байгаа, ойлгож байгаа, бас хүлээн зөвшөөрч байгаа. За тэгвэл хэдүүлээ далд ертөнцтэй яаж харьцдаг вэ? Бидний биеийн 7 хүрд далд ертөнцийн зүйлтэй хамаардна. Бэлэг талын зүйлтэй хамаардаг нь шүү дээ. Тэгвэл бидний бие эргэтэн нүдэнд харагдаад байгаа гарт баригдаж байгаа бие эргэтэн энэ 7 хүрдний тусламжаар өөрийнхөө эрчим энергийн солилцоог хийснээрээ амьд явах, амьдралын үйл ажиллагаатай байх нөхцөл нь бүрддэг 7 хүрдний тусламжтай. Тэгэхээр хүрд гэдэг зүйл байхгүй, энерги гэдэг зүйл байхгүйсэн бол өдөөд амьдрал гэдэг зүйл бас байхгүй байсан байх нэ. За тэгэхээр наадчил бидний эрүүл мэндэд хамгийн наазах нь бидний эрүүл мэндэд далд ертөнцийн нөлөө маш чухал оролцоотой орж ирдэг. Бид нар эрүүл мэндэ бодож байгаа сэтгэл бие, сүнсэн бие, хүрд, бодол бие зэргийг тодорхой хэмжээнд судалсан мэддэг байх шаардлагатай. Хүний хамгийн наазахын хүсэл хэрэгцээ эрүүл мэндийн хүсэл байдаг. Өвчтөй эсвэл бүр амьд явах тийм нөхцөлгүй бигтэй хүн яаж одоо цаашдаа амьдрах юм тийм учраас хамгийн анхдагч чухал хэрэгцээ эрүүл мэндэ. За эрүүл мэндийн тал дээр хамгийн далд ертөнцийг судлах нэг хамгийн том чухал шалтгаан гарч ирлээ. За дараа нь юу гарч ирэх вэ? Бидэнд эдийн хүсэл гэж байдаг тийм эд баялагтай болох, эрдэм номтой болох энэ болгоны чинь хүсэл хэрэгцээний цаана нөгөө нэг далд ертөнцийн нөлөөлөл орж ирдэг. За тэгвэл хүмүүс ярьдэн штэ. Ардсны үүд нээгдлээ, орлогын үүд нээгдлээ, хаагдлаа гэж ярьд. Энэ яаж юм гэхээр бид нар
бидний эдийн хүслээ биелүүлэх, амьдрах байртай байх, өмсөх хувцастай, идэх хоолтой байх, за тэгээ сонирхол хоббигоо хөгжүүлэх зэрэг дээр мөнгөний хэрэгцээ шаардлага бол заавал гарч байгаа. Эдийн хүсэл заавал одоо хүнд байх ёстой зүйлсийн нэгт тооцогддог байхгүй юу? Энэ маань ч гэсэндээ далд ертөнцтэй маш их холбоотой. Наазах нь та нар сонсч ирсэн бах. Наран сүлжээ хүрд хоолой хүртчин эд баялагтай холбоотой хүртээ сонсч ирсэн тийм ээ. Их жишээний бидний сэтгэл санаа, сүнсэн бие ингээд энергийн төвшөндөө унаад ирэх юм бол бид нар цаашаага эд баялагтай болох хүслээ ч гэсэндээ гүйцэтгэж чадахгүй. Тийм зүйл боддоор амьдрал дээр илэрч гарч ирдэг. За тэгвэл энэ идэж уух, өмсөх зүг анхан шатны хэрэгцээ болон эрүүл мэндийн хэрэгцээ бол бас далд ертөнцтэй маш чухал холбоотой байдаг. За энийг зарим хүмүүс бол бүгдээрээ хүлээн зөвшөөрч ойлгож байгаа. За өөр зөндөө хүсэлтэй байдаг хүнд нэг сайхан үр хөвгттэй болох юмсан, сайхан гэр бүлтэй байх юмсан. За тэгээд үзэж хараагүй юм үзэж харах юмсан, элдэг хүссэн одоо дотроос бүтээхийг хүсэж байгаа зүйлээ бүтээх юмсан, хийх юмсан гэсэн зорилго бас байгаа те. Анийхоо ажил хөдөлмөртэй холбоотой байж болно. За тэгээ өөр зөндөө хүслүүд хүнд байж болно. Энэ бол яг зөв буюу 9 цаг хүслийн тухай ярьж байгаа байхгүй юу? Анхлаад шунлын хүсэл гэдэг юм чинь тусдаа зүйл байгаа. Хүн одоо өөртөө хэрэггүйч гэдэг юм уу, хүний дотроос сүрэг эрчмийг ялгаруулах хүслийг шунлын хүсэлтэд оруулдаг. Харин 9 цагаан хүсэл бол хүнд байж хата хамгийн хэрэгцээтэй амьдралын одоо хүсэлд үүссэн хамгийн зөв хүсэлтэд ордог байгаа. За тэгвэл эдгээр зөв хүслүүд заавал далд ертөнцтэй холбогддог. Тэгэхээр бидний хамгийн наазахын хэрэгцээ нь хэд далд ертөнцийн нөлөө буюу энерги бол маш чухал оролцоотой байдаг. Тэгэхээр надад одоо энэ далд ертөнцийн амьдрал үйл явц хамаагүй, сүнслэг байдал хамаагүй, сүнс гэдэг чинь байхгүй гэд орд тас гүрийгээд явах нь бол өөрөө асар их тэнэглэл мухаглал ахгүй. Наазах нь өөрийгөө хайрлахгүй байна, гэр бүлээ бодохгүй байна, үр хүүхдээ бодохгүй байна. Цаашлаад улсоор нийгмээ бодохгүй байгааг л нэг хэлбэр. Гэхдээ мэдээж сүнс ярьсан, далд ертөнц ярьсан, тэрүүгээр ашиг хонжоо хайсан, мөнгө төгрөг, зөвхөн мөнгө төгрөг авах төр шуналдаа дийлдсэн эсвэл эннээс болоод сэтгэхүүн гажилтанд орсон буюу сэтгцийн өвчтөө болсон хүмүүс олон байдаг. Энийг бол үгүйсэхгүй тийм ээ. Төөрөлдөх юм байж тэг хүний амьдралд. Тэгсэн ч гэсэндээ энэ далд ертөнцийг огт буруу зүйл юм байхгүй гэд нүдэ та санаад гүрийнх нь бол өөрөө мунхаглал байгаа. За ингээд ер нь хүн болгонд тодорхой хэмжээний хүсэл, мөрөөдөл амьд явах хэрэгцээ байдаг. За тэгвэл хэдүүлээ сайхан хүн болгол мэдээ сайхан амьдрах юмсан, эрүүл саруул амьдрах юмсан, илүү бүтэн амьдрах юмсан, үр хүүхдүүд маань ингээд сайхан байгаасаа гэдгийг хүн болгол хүсэж байгаа тийм ээ. Тэгвэл далд ертөнцтэй зөв холбоо тогтоож сурах хэрэгтэй. Яагад гэвэл түрүүний хэлсэнчлэн арга биелэг ертөнц маань яг зэрэгцэн ингээд оршиж идэг. Нэг зоосны хоёр талаар оршиж идэг гэсэн үг байхгүй. Зоос бол ерөөсөө зөвхөн нэг талтай байна. Эсвэл гурван талтай байна гэж байхгүй шүү дээ. Зоос чинь заавал хоёр талтай байх нөхцөлтэй. Үүнтэй адилхан амьдрал бол заавал хоёр талтай. Жаргал зовлон, хар цагаан, арга биелэг одоо сайн муу, сайхан муухай гэсэн заавал хоёр талтай байж идэг бидний амьдарч байгаа амьдрал маань. За тэгэхээр бид нар арга талдаа бол хэрхэн сайхан амьдрах вэ? Арга талын боловсролыг бол эзэмшихтэй мэдээж гаргуун болсон байгаа. Одоогийн боловсролын систем, ихтэй сургуулиуд, за одоо сургалт гэр ахуйн хүмүүжил гэдэг чинь ерөөсөө арга тал руу илүү төлхөө орсон байгаа. За тэгвэл нөгөө талдаа бэлэг талын амьдралаа хэрхэн зохицуулах вэ талаар бид нар яг ингээд арга талын боловсролоо ямар чухалчилж авч үзэхтэй адилхан бэлэг талын боловсролоо яг тэрнтэй адилхан чухалчилж үзэх шаардлагатай. Тэгэхгүйгээр зөвхөн арга тал дээр анхаарал бэлэг талаа авч явах. Эсвэл зөвхөн бэлэг тал дээр анхаарлаа төвлөрүүлээд арга талаа орхих нь бол нэг талавчтай шувуу шиг амьдралын тэнцвэр алдагдаж эхэлдэг. Тэгэхээр ерөөсөө бидний амьдрал одоо хазааж эхэлдэг байна. За одоо гол ярианда оръё тий. За хамгийн наазах нь бид нэр сүнсэн бие сэтгэл бие эрүүл байхад авч явахд бол арга талын ертөнцид харьцаж гин гэж үзнэ. Үүнд яах вэ гэхээр бодол санаагаа ажиллаа, ухамсартай бай. Юу бодож байна, амаараа ямар үг хэлж байна, амнаас гарч байгаа үг, бодлоос гарч байгаа бодол чинь төсөөлөл чинь
яг жинхнээсээ эрчим энерги үүсгэж явж идэг эерэг болон сүрэг эрчим энергийг амьдралдаа үүсгэж идэг байх нь. Тэгэхээр энэ үйлдэл, бодол, үг, хэл, яриа гэдгээ өөрөө анзаарч эхлэх хэрэгтэй. Ямар эрчим үүсгээд байна вэ гэдгээ мэдэж сурах хэрэгтэй. Энэ талаар боловсрал эзэмших шаардлагатай. За дараагаар нь идэж уух зүйл. Идэж уух зүйлд мэдээж гаднаас нь харахад бид нэр энергийг харж чадахгүй ч гэсэндээ идэж уух, өмсөх, зүүх энэ талын бүх зүйл чинь цаана энергиэс бүтсэн өөрийн гэсэн эрчим энергийг ялгаруулж байгаа. Тэгэхээр энэ нүдэнд харагдаж гарт баригдаж байгаа зүйл өөрөөсөө ямар эрчим энерги гаргаж байна гэдэг талаар бас суралцаж энэ талаар боловсрал олох хэрэгтэй. Энэ маань бидний эрүүл мэнд тэгээд өөрийн биеийн сүнсний эрчим энергитэй сашгүй холбоотой явагддаг байх нэ. За тэгвэл дараа нь юу байж болох вэ гэвэл гэр орныхон эрүүл энерги, за идэж ууж байгаа зүйлийнхаа эрчим энерги, өмсөж зүүж байгаа зүйлийнхаа эрчим энергийг бид нар бас маш сайн анхаарах хэрэгтэй. Яг л гэр орны эрчим энерги бидний махан биеийн энерги болон сүнсэн биеийн энерги шууд холбоотой. Цаашлаад ганцхан бие гэлтгүү тухайн гэрт амьдарч байгаа эхнэр, нөхөр, аав, ээж, үр хүүхдийн бүгднгийнх нь асуудал болтгоо. За тэгээ мэдээж 7 хүртний боловсролыг анхан шатны мэдлэгийг заавал хүн болгон авах шаардлагатай. Бид нэр цагаан толгой үсгийг мэддэг те бага ангид ороод бичиг үсгийг хүн болгон сурах шаардлагатай байдаг бол энэ 7 хүртний наад захын мэдлэгийг хүн болгон суралцах шаардлагатай байдаг. Ингэснээр бид нэр өөрсдийн цаашны хүсэл мөрөөдлөө биелүүлэх, эрүүл байх, илүү бүтэн амьдрах гихчлэн бүх хүсэл хэрэгцээ 7 хүрттэй хамааралтай явагддаг. Тэгэхээр энэ 7 хүрт гэдэг чинь яг юу юм бэ? Бүгд ямар эрчим энерги гаргадаг, амьдралд ямар үүрэг гүйцэтгэдэг юм бэ гэдэг талаар үр хүүхэдтэй багаас нь боловсрал олох хэрэгтэй. Бид нар ч гэсэн өөрсдөө чадах хэрэгээ сайн суралцах хэрэгтэй гамаа. Энэ болгон ч өөрийн гэсэн цэвэрлэгээний аргатай бохирддаг, гэмтдэг, энергийн болохоор унна нь бохирдно, гэмтэн, блоклогдно гэд сөрөг зүйлс байгаа. Буцаагаад эдгээр улам эрчим нь ингээд сэргэн эргээд бидний амьдралд эерэг нөлөө үзүүлнэ гэсэн бас эерэг талтай байгаа. Тэгэхээр энэ 7 хүрт чинь яхаараа эрүүл байдгийг, яхаараа өвчлөдөг гэдэг талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байж 7 хүрт доголдоод ирэнгүүт яаж мэдрэх үү, тэрийг яаж эргэн сэргээж засаж анзлах вэ гэдэг тал дээр бүгд боловсрал олох хэрэгтэй байна энэ цаг үед. За хуучин цаг үед бол манай монголчууд бүгдээрээ сүнсэн бие энэ 7 хүрт тэгээд юм болгон амтай, юм болгон энергитэй гэдгийг бүгдээрээ хүлээн зөвшөөрч багасаа гэрийн боловсралтай олгодог байсан. За энэ арга бэлэг боловсралыг аль алин жалтуулахгүйгээр явдаг байсан учраас өвчлөлч гэдэг юм уу, за гэмт хэрэг гэдэг зүйл хамгийн бага гардаг байсан бүгдээрээ түүх судалсан хүмүүс маань бүгдээрээ мэдчихэж байгаа тийм. За тэгэхээр эрчим энерги буюу 7 хүртээ бүгдээрээ зөв яаж л нөгөө анхан шатны мэдлэгээр нь бол авах хэрэгтэй байна. Яг цагаан толгой сурдаг шиг адилхан. Энэ бол би зайшгүй гэж би та нарт хэлмээрээ. За мэдээж хүн болгонд гүнзгий сүнсний амьдрал, далд ертөнцийн амьдрал гэдэг ч юм энэ сүнслэг амьдрал, хэмжээст амьдралуудыг бүгдийг та нар ингээд мэргэжлийн төвшин сур гэж би ятгахгүй. Гэхдээ ядчил ямар зүйл идэх үү, ямар зүйл бодох уу, амнаасаа ямар үг гарах уу, ямар үйлдэл хийх үү, энэ 7 хүрт чинь амьдрал яаж нөлөөлтийн гэдгийг бол хүн болгон мэдэх шаардлагатай гэж би зөвлөмөр байна. За үр хүүхдтэй ч гэсэн энэ талаар боловсрал олох шаардлагатай гэж бас нэлээд тулхамгүйгээр зөвлөмөр байна. За ингэж л бид нэр өөрсдөө хамгаалнаа. За яагаад би энэ талаар ингээд нэлээд хугацтай яриад байна вэ гэхээр энергийн засал хийж л да манай ихч маань энергийн засал хийж байгаа зарим мэдэх байхаа. За ингээд явхад 10 хүн энерги хүрдээ сүнсэн биеэ үзүүлж харууллаа гэхэд 10 хүний 3-т нь гадны биет орсон. Яг ингээд юу харагдаж байгаа байхгүй юу? Практик дээр харагдаж байгаа. За тэгээд дандаа блок тэгээ зүрх сэтгэлийн тэр шархлал, зүрх сэтгэлийн хоосоо орон зай гэдэг зүйл бол 10 хүний 9-т нь тохиолдож байгаа. За тэгээ 10 хүний 3-аас 4-т нь гадны сүнсэн биет наалтсан байна. Дээрээс нь 10 хүний 2-оос 3 хүнд нь лусын байраа орсон байна. За энэ юу гэж гэхээр би шашны юм шиг үг хэлээд байгаа боловч яалтчгүй
бодтойгоор гадны эрчим энерги, сөрөг эрчим энергийн нөлөөнд автцсан байгаа зүйл яалтчгүй харагдаад байгаа учраас энэ талаар би одоо заавал та нартай сэрэмжлүүлж хэлье гэж бодож байна. Уул нь би шашны үг хэллээс бол харьцангуй одоо хүндий юмыг энгийнээр тайлбарлахыг хүсдэг. Гэхдээ яалтчгүй одоо нэгэн тал ийм үг хэрэглээд татсан юм чинь нэгэн тал одоо ийм зүйлс байгаад байгаа юм чинь хэлж анхааруулахгүй болчиход байгаа хгүй. Тэгэхээр бид нар 7 эрчим одоо сүнснийхээ эрчим энерги өндөр байх 7 хүртээ бие махбодынхоо эрүүл мэндийг анхаардаг шиг 7 хүртнийхээ эрүүл мэндийг анхаарах юм бол ядч л энэ гадны ямар нэгэн сөрөг эрчмийн нөлөөл орсон байна уу гэдгээ мэдээд орсон байл цаг тухайд нь гаргаж сурах хэрэгтэй байхгүй юу? Тэр боловсролыг олох юм. Тэгэхгүй гадны сүнсний нөлөө, сөрөг эрчмийн нөлөө ороод ирсэн байхад бидний бие өвчилж эхэлдэг. Тэгээд эмнэлгээр явдаг. Эмнэлгээр яваад өчнөө сайн амч дээр очиод өчнөө мөнгө төрхөө зарлахтаад ямар ч нэмэр байхгүй. Дээрээс нь ажил амьдралд нь ямар нэгэн азгүй тохиолдол бол байнга шахуу орж ирдэг. За тэгээд ядардаг, бие өвчилдэг, сэтгэл санаа тавгүй байдаг. Шүн унтахтаа хар даардаг. За гэр бүлийнхэн хүмүүсийнх нь бас эрчим энерги бие махбодын эрүүл мэндийг эвгүйдэж эхэлдэг. За тэгээд ажил үүснэ ч гэсэн том хаалт сатаа болдог байхгүй. Энэ нь бол зайлшгүй яалтчгүй болоод байгаа зүйл болохоор одоо хэлхээс өөр арга байхгүй нэ. За тэгэхээр бид нар энэ хэрвээ анханасаа бэлэг талын боловсралтай сүнсэн бие хайрлаж хандаж мэддэг байсан бол өдөөд ингэж ташраараа олуула гадны сүнсгэл биетийг дагуулчихсан, биетээ наачсан, эсвэл усын байранд орчихсон явж байхгүй байхгүй юу. За энэ лус гэдэг зүйлийг бас ингэж сайн тайлбарлаж хэлэхгүй болохгүй нэ. Юм болон эзэнтэй байдаг юм а. Эзэнгүү нэг ширхэгч чулуу байхгүй, нэг ширхэгч үүсч байхгүй. Тэгэхээр тухайн та газар оронд явж байгаа бол ямар нэгэн уул хаад хөдөө хээр тал за хөдөө хээр талаа болий гэтэл хотоос жоохон гараад нэг өвсөн дээр гიშглээ, нэг чулуун дээр гიშглээ, нэг модны агараар амсгалаа гэж бодоход л та хин нэгний одоо даасан эзэмшлийн газарт халтаж орж ирж байна гэсэн үг. Энэ юу вэ гэхээр лус авдаг гэдэг зүйл маань байгалийн эзэд. За мэдээж бид нар танихгүй эзэн нь байхгүй айлд ороод ч юм уу эсвэл эзэн нь байсаар ахт гэрт нь одоо шууд зөвшөөрлөхгүй орж ирээл хамаг юм ин одоо шалын одоо шавхаагаар заваартуулаад хөргөчийн нуудлал юм нийтдэггүй. Тэгэх юм бол мэдээж бөө юм бол яг энтэй адилхан уулуу сурмал ширхэг өвс ширхэг чулууч эзэнтэй байдаг учраас за тэр хотоос гарч явлаа байгаль дэлхийдээ ойртод ирлээл бол ерөөсөө өөрийгөө заавал таниулж хэрэгтэй. Бид нэр айланд орохдоо сайн байна уу гэж ордог. За мэдлж ордог, өөрийгөө таниулж ордог, чимээлж ордог. Тэгвэл байгаль хангаад явахдаа ч гэсэн энэ болон эзэнтэй юм а. Эзэн бүр ингээд хараад байж байгаа юм а. Би харж чадахгүй байгаа ч гэсэн намайг харж байгаа маа гэдгийг бүгдээр ойлгох хэрэгтэй. Тэгж ядаж өөрийгөө танилцуулж зөвшөөрөл авчиж тухайн газараа байрлаж, хоноглож байглаасаа сайхан зүйлсийг одоо хүртэх эрх нь үүсэх юм а. Тэгэхгүй ямар ч өөрийгөө мэдүүлж таниулсан байхгүй шууд одоо эзэнгүү айлд орж байгаа юм шиг аяглах юм бол бид нэр мэдээж тухайн орчиндөө хог хаяагүй байж болно, эсвэл бохирдуулаагүй байж болно, элдв цэцэг ногоо жимс хөндөөгүй байж болно. Зүгээр л өөрийгөө мэдүүлээгүй явсны төлөө усын байранд ордог тийм тохиолдол бол асар олон байдаг. Энэ яаж юм гэхээр зарим цавдаг маш их ингээд тогшин одоо өөрийгөө мэдүүлэхгүй хамаа намаагүй одоо эзэгнэл газарт нь очиод байхаар хэлхэндэг буюу тэр сөрөг эрчим энерги нь үйлчлдэг тухайн үед. За зарим газартаа бол харьцангуй гайгүй байдаг, зөөлөн байдаг. Гэтэл үүнийг мэдгүйгээсээ болоод усын байранд 5-6 жил болсон бүр ингээд 10-аад жил явцсан хүмүүс байдаг. За магадгүй маш жижигхэн зүйлээс энэ бидний амьдралд том барцад гарч ирээд байгаа хгүй. Одоо магадгүй би зөвхөн маш ингээд тогшин савдагтай газраар өөрийгөө мэдүүлээгүй дураараа явсны төлөө усын байранд орчлоо гэж бодъё. Тэр сөрөг эрчим миний аль нэг хүртийг гэмтээчлээ, аль нэг хүртэнд нь суучлаа гэж бодъё. Тэгсэн чинь тэр миний амьдралд маш том гар цогцлыг авчрах боломжтой байхгүй энэ амьдрал. Жишээлбэл бие өвдөх, хамгийн наазах нь бие өвдөх, ажил бүтэхгүй байх, орлогын өвөө таагдах, эсвэл үр хөвгтдээ болж чадахгүй байх, хайр нэгжилтэй болж чадахгүй байх ч гэх юм уу. Эсвэл бүр ингээ амь насанд хүртэл халгаатай тийм зүйлс одоо маш их болдго юм а, болж байна. За би өөрөө харьцсан нөгөө энергийн засал хийдэггүй байсан учраас одоо бүр арайч ийм байдал дээр тулсан гэж бодоогүй. Тэгээд яг энергийн засал хийгдэж байгаа процессыг ажиглаад юу бол чинь яаж ингэж хэмнэлээд үзэхэд энэ л усын байраа гадны сүнсний наалт зэднэр бол бүр арай хэтэрхий хэтэрсэн төвшөндөө хүрсэн байгаа даахгүй.
За тэгэхээр бэлэг талын боловсролтой ахиад нэг нэмэх зүйл нь энэ байгаль дэлхийтэйгээ яаж харьцах ёстой вэ гэдэг талын боловсролыг бид нэр үр хүүхдүүдтэй болон өөрсдөө маш сайн сурах хэрэгтэй байна. Тэгэхгүй зөвхөн өөрөөгөө мэдүүлээгүй байглаар явах. За наазахын зүйлсээ цаазах нь одоо хог мог хайдаг ч юм уу, одоо гол ус бохирдуулдаг ч юм эсвэл модны нэг ганц мөчөр ингээд тастаад хугалахад л зүгээр тийм жижигхэн хүртлээс асар том бидний амьдралд маш том ингээд сөрөг харамсмаар зүйлс ингэ болоод байна. Энэ дээр бүгдээр анхаарах хэрэгтэй байна. За юм байна. За дараагийн асуудал бол гадны сүнс биед нь алдна. Тэгэхээр зарим хүмүүс гайхаж байгаа байх. Магадгүй сүнс гэж байдагт итгэдэггүй хүмүүс бол миний яриаг сонсоод үнэхээр тэнэг санагдаж болно. Гэхдээ ойлгох хүмүүст нь би хандаж хэлж байгаа учраас энэ маш чухал юм байна. Тэр баргийн хүнд гадны сүнс наалддаггүй байхгүй юу? Хизээч одоо бид нэр аимшиг хэн дээрээс хардаг үстэй. Сүнс хорогцож гадны сүнс чамайг дагаад ин гэдэг чинь мэдээж хүн болгон тохиолдог зүйл биш энэ чинь бараг л нөгөө аимшиг хэмнэний зохиол шиг байдаг үстэй. Дээр үуч гэсэндээ эн чинь цөөхөн тохиолдог зүйл байсан. Гэтэл одоо бараг 10 хүний үзүүлж одоо засал хийлгэж очиж байгаа 10 хүний 4 гадны сүнс өөртөө наацсан байна гэдэг чимээр хитрхи их тоо байхгүй. За тэгэхээр яагаад гадны сүнс өөртөө наагаад байна гэхээр биднэрт бэлэг талын боловсрал анханаас нь олгоогүй холбоотой. За тэгвэл яаж гадны сүнснээс өөрийгөө хамгаалах вэ? Нэгдүгээр бид нэр сүнсэн биеийнхээ эрчим энергийг өндөр байх хэрэгтэй буюу төрөлхийн сүнсэнд хамгаалтын энерги гэж байдаг. Тэр энергийг битгий унгаа. Хүмүүс яагаад өөрийнхөө эрчим энергийг унгаадаг вэ? Арх дарс сэргэлэх, бие махбодоо өвдөх, өөрийгөө хайрлахгүй байх, муухай юм бодох, амнаасаа муухай үг хэлэх, хүү амтантай хэрүүл уруулыг шундлын хүсэлтэд автах. За тэгээд сүрэг эрчимтэй энергитэй газраар явах, нөгөө нэг арх уудаг, за тэгэл хулгай дээрэм зодоонуудыг хүнээс гарч болох маш муухай энерги хаана одоо гарах уу тийм газраар явах. За орой үдшиж болон тийм сүрэг эрчим энергитэй газраар явахдаа өөртөө хамгаалт үүсэхгүй байх, хамгаалт одоо зүүхгүй байх ч гэх юм уу, гуу жалгаар явах ч гэх юм уу, одоо тиймэрхүү байдлаараа маш хэнэггүй гадуур дотор тэнэж явж байгаад өөртөө гадны сүнс наачиж байгаа байхгүй юу? За тэгэхээр гадны сүнс одоо бидний сүнс нь бид наалтаад халтаад ороод ирэхээр хүн маш их ядардаг. За тэгээд зан аашинд нь хоол идэх, уух, туршилт нь өөрчлөлт орох. Магадгүй өмнө нь арх дарсныг уудаггүй хэрэлдэггүй хүн байсан бол арх угмаар санагддаг те. Хүн амтантай хэрүүл тэмцэл хийдэггүй хүн байсан бол хүмүүстэй ч хэрэлдэх ч гэх юм уу. Бие хаана өвддөггүй байсан бол огцон бие хаана өвдөх, зүүд нойрон эвгүүдэх, амархан ядардаг болох гэхчлэн одоо тухайн хүнээс гармааргүй сүрэг зүйлсүүд ингээ гарч мэдрэгдэж эхэлдэг. Эхний үедээ эн чинь мэдэгддэггүй. Явандаа тухайн гадны сүнс хүний эрчмээр хооллох гэж ингээд сүнсэн биед нь наалдж байгаа учраас явандаа тэр хүнийг дагсан биед нь наалдсан сүнс хүчрхэгжиж эхэлдэг. За ингээд хүчрхэгжээд эхлэхээр бид нөгөө хүнд илэржсэн сүрэг юмд бүр их болно гэсэн үг. За ингээд бид нар зөвхөн ямар ч хамгаалтгүйгээр те хинэггүй гэсээ болоод болгоомжгүйгээр сүрэг эрчимтэй газраар яваад игцэн таарлаа. Бидний эрчим энерги тухайд унтсан байлаа гэж бодъё. Ингээ явхад гадны одоо завсарт гацсан ч гэдэг юм уу, эсвэл угаас тийм одоо хар талын зүрэг эрчимтэй сүнслүүд бидний эрчим энергээр хооллох гээд ингээд маш амархан таггэл наалтад ороод ирэх юм шүү дээ. За энэ үнэхээр бодтой зүйл байна. Олон тохиолж байгаа болохоор та нартай анхаарал сэрэмжлүүлэх хийх хэрэгтэй. Одоо хэрэг болох үгнээс ярьж байгаа. Тэгэхээр одоо хэдүүлээ яах ёстой вэ гэхээр ер нь хүн сүрэг эрчимтэй газраар явахаар яах ёстой юм? Харанхуй орой үдшээр явахдаа яаж эрчим энерги хамгаалт хийх ёстой юм? За яаж ч л нөгөө эрчим энерги унгаахгүй хамгаалалтаа энергийнхаа тэр хамгаалтыг яаж илүү ингэ сайжруулж унгаахгүй явах юм гэдэг талаар боловсрол олох шаардлагатай байна. За энэ наад захын иймэрхүү бэлэг талын боловсрлоо олохгүй, мэдгүй, хэрэгжүүлэхгүй явжиж цаашдаа би ухамсараа сэрэн, сүнсээ сэрэн гэд том зүйл яриад ах ямар ч хэрэггүй байгаад байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө магадгүй бид нарыг тэр харсан даасан тэнгэрч гэдэг юм уу те, бидний сүнсний гэр бүл үг дийц биднийг харахтаа бид нар бол маш тийм муухай харагдаж байгаа. Бид нар сүнс сэрлээ, ухамсар сэрлээ. Тэнгүүдээ цаашдаа орчлон ертөнцийн одоо том ухамсартай холбогдно. Дээд ухамсартайгаа холбогдно. Дээд үг дээдстэйгээ холбогдно гэж явдаг. Яг үүндээ амьдрал дээрээ наад захын бэлэг талын боловсрал байна уу гэдгийг харчих хэрэгтэй. Гэтэл бэлэг талын боловсрал төр багангийн боловсралгүй байж тэр оюутны ч гэдэг юм уусэл ахлах ангийн хүүхдүүдийн хийдэг зүйлийг хийх гээд яваад байхад бол
бид нар гадна талаас маш тийм мунхаг бас шоолмор инээдтэй харагддаг юм байна. Энийг яг би ойлгоод байгаа байхгүй. За тэгэхээр юмыг багаас нь л хэлээ. Үнэхээр бид нар ухамсараас ирэж байгаа юм бол, үнэхээр сүнсээс ирэж байгаа юм бол энэ бэлэг талын боловсрал, энэ эрчим мэнэрхтэй яаж харьцах вэ? Яаж өөрийгөө хамгаалах вэ? Ер нь ингээд энэ уламжлал ёс чаяг гэдэг юм чинь хаанаас үүсцэн, цаана ямар учир болоод бид нарт анхааруул сэрэмжлүүлээд байдин гэдэг зүйл наазахын энгийн зүйлийг боловсрч мэдэх хэрэгтэй байна. Өөртөө ажиллах хэрэгтэй байна. Өөрийнхөө оюун тарих, бэлэг талын боловсрал ухамсартайгаа жоохон ч гэсэн ажиллах хэрэгтэй байна. Тэгжээж дараагийнхын зүйл яригдах хэрэгтэй байхгүй юу? За тэгээ дараагийн сурах зүйл болохоор хүн болгон гэртээ тодорхой хэмжээний тахилтай байх хэрэгтэй байна. Энэ хиний төлөө бид нар шашинтан болох ч байгаатай биш. Бид нар бөөл ам болох ч байгаатай биш. Бид нар гэртээ тодорхой хэмжээний жижигэн чултгой тахил заснараа бид нар өөрийнхөө харсан даасан тэнгэр өвдөөцийн сүнстэй холбоотой байж илүү тэднийхэн хамгаалт нь орж байна гэсэн үг. Энэ бид нар өөрсдийнхөө төлөө хийж байгаа хгүй эцээст. Тэгэхээр яах вэ гэхээр хүн аргаа бараад тэгэхээр алгаа авсраад харсан даасан тэнгэр минь ээ, сахиусан тэнгэр минь ээ, бурхан минь ээ, өвдөөц минь ээ, намайг даварч хамгаалаач, хайрлаач гэд зовж шаналж байгаа хүмүүс яг энэ шалдаа буугаад ирэхээр ямар ч шашингүй хүн баг ингээд алгаа авсраад суудаг. Энэ зөнгөөрөө хийдэг байхгүй. Тэгэхээр бид нэр явж яалтчгүй энэ дээд талын өвдөөц болон харсан даасан тэнгэр сүнсний гэр бүлтэйгээ холбоо тогтоох ёс уламжлалаа буцаагаад сэргээх. Энэ бол зайлшгүй боловсролын нэг хэсэгт яваад байгаа байхгүй. За тэгэхээр маш олон зүйл давуу талтай. Бид нар жижигхэн тахил заснараа тухайн харсан даасан тэнгэр өвдөөцийн сүнсийг эрэхт нь орон зайг нь бэлдэж өгч ин гэсэн үг. Түүнээс орон зайг нь бэлдэж өгөөгүй газар ирэхгүй. Бид нар баг нэг ширхэг лаа асааж тавихаач бараг болцсон. Зуулж асаадаг хүн байхгүй болж. Яг нэг бурхан багшийн дүүч өдөр эсвэл нэг хүн амтан өнгөрлөө цагаан сар марынхаа үеэр нэг ёс болгож жилдээ хитгэн удаа зуул тавьдаг. Гэхдээ ямар ч итгэл үнэмшлгүйгээр зуул тавьдаг. Өгөөр ёс болгож. Тэгэхээр энэ тодорхой зассан суудлын бэлдэг байхад бидний өвдөөцийн сүнс биднийг эргэж тойрч харж хамгаалж биднэртэй харилцаатай байх нөхцөл нь ингээд байх болчих жоохгүй. Ямар ч хүн жилдээ галаа дахиулдаг тий ламаар ч юм уу бөө. Энд чи яаж ийна гэхээр уул нь бол заавал өөл амыг ингээд дагаад тэднэр өөлөө хийлгээд ах шаардлагагүй. Гэрийнх нараа цуглаад нь хийж болдог байхгүй. Энэ хамгийн наазахын энгийн зүйл бол гэртээ жижиг хэмжээний тахил засах. За энэ дээр хүндэтгэл гэдэг үгнээсээ бид нар одоо чин сэтгэлээсээ хайр хүндэтгэлээр тэднийг ухагдж байна гэдэг сэтгэлээ харуулахын тулд заавал зулын тосон муу шар тусаар зул барих. Ерөөсөө тэр нь ингээд бэлэн байж. Тэрийг харин өмхирүүлээд муутгаад нэг асаацсан тэр чигээр хаяад ингээд бохирдуулж болохгүй. Яа гэвэл энэ цэвэрхэн энэ одоо тахилынхаа жижиг хэсэг цэвэрхэн авч явна гэдэг чинь бидний сэтгэл бидний хүндлэлээс шууд хамааралтай учраас бохир байдлахыг маш их ингээд зээрлдэг. Тийм учраас өглөө сайхан сүгээгээд тавилаа эсвэл өөрийнхөө гараар сэтгэлээс ингэсэн цайгаа чанаад тахилынхаа тавганд хийгээд тавилаа хажууд нь хөөрхөн жижигхэн идээцлээ. Ингээд л ер нь болоохгүй. Инглийг хэд бид нэр яг хинд зориулж засаж байгаа, хинд зориулж зулаа тавьж байгаа тий. Хинд зориулж сүйдээ цайгаа сэтгэлээсээ чанж байгаа юм бэ тий. Өөртөө хэлэх хэрэгтэй. Сэтгэлдээ бодох хэрэгтэй, түүндээ итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй. Ингээд жижигэн ч гэсэн тахил заснаар энэ бол өдөр болгон өргөл өргөсөнтэй тэнцвүүц маш том үйл байхгүй юу? За энэ бол далд ертөнцтэй маш гоёор холбоо тогтоож байгаа хэлбэр. Нөгөө бэлэг талын боловсролын чинь хамгийн наазахын зүйл байна. За ингээд арга бэлэг талын боловсрал алдагдсанараа тий бэлэг талын боловсрал ялангуяа алдагдсанараа одоо хүмүүс бидний амьдрал ямар болсон нь шууд харагддаг. Өвчин зовлон ихтэй, уур уцаар ихтэй, гуниг зовлон, салуулт, ганцаардал ихтэй. За ингээл ерөөсөө болж бүтгүүгэнд урсаад байвал зөндөө юм гарч ирнэ. Сайнаас илүү саар нэх байгаа. Энэ ерөөсөө бидний наазахын бэлэг талын боловсрал алдагдсантай шууд холбоотой. Тэгэхээр эхлээд хэдүүлээ эннийхээ жижиг сажиг зүйлсийн учрыг олын анхан шатны зүйлсээ биднэрт суралцъя. За ингээд далд ертөнц гэдэг чинь яг юу яагаад хүн ер нь өвдөстэй холбоотой байх хэвээр, яагаад хүн эрчим энерги 7 хүрдээ мэдчих шаардлагатай, яагаад хүн өөртөө хамгаалалт үүсгэж шаардлагатай, яагаад ингээд орой үзэж гадуур явахыг зэрлдэгч гэдэг юм уу, орой үжир дуу гарахыг зэрлдэгч гэдэг юм уу, иймэрхүү ёс чайгуу тогтсон гэдэг талаар
боловсролыг бол хүүхдүүдтэй ч тэр өөрсөндөө ч тэр одоо сэргийж өгөх заавал тийм шаардлагатай байна. За тэгэхээр энийг засал хийх гэж ирж байгаа хүмүүсийн олон хүмүүс нь ийм ямар нэгэн гадны сүрэг хүчин нөлөөнд автцсан маш харамсалтай зүйлс ингээ мэдрэгдээд байгаа учраас та нартай зөвлөж хэлж байгаа. За тэгээд дараагийн хэсгийнхэн би видеог оруулна. Тэрэн дээр даалд ертөнц гэдэг чинь яг юу юм бэ? Сүнсний ирсэн газар гэдэг чинь юу юм бэ? Бид үхээд яг хаашаа очиж тийм бэ? Бидний үг дээц гэж яг юу юм бэ? Энэ бөөл ам нар чи юу хийгээ яваад идэм бэ гэдэг ч юм уу. Цаад учир шалтгааныг маш сайхан задалж тайлбарч өгье гэж бодож байна. За тэгээ энэ хүртэл сонссон та нартай баярлалаа. Түр баяртай.